Хөдөлмөрийн яамны санаачлагаар зохион байгуулж уг өдөрлөгт төрийн болон төрийн бус өмчийн мэрэгжлийн боловсрол сургалтын 58 байгууллага тэр дундаа хангаан болон төвийн бүсээс тус бүр 8, говийн бүсээс 7, зүүн бүсээс 4, баруун бүсээс 5, нийслэлээс 26 мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж оролцсон. Мөн дүүргүүдийн хөдөлмөрийн хилцээхэн үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд, хөдөлмөрийн яамтай хамтран ажилладаг түнш байгууллагууд болох төсөл хөтөлбөрийнхэн мэрэгжлийн холбоод төрийн бус байгууллага, ажил олгогчид гээд оролцогч олонтой байлаа. Мэрэгжил бүхэн сайхан өдөрлөгийг хөдөлмөрийн сайд баяр сайхан нээж үг хэлсэн юм а. Мэргэжлийн сонголт гэдэг бас их чухал асуудал байгаа. За зөв сонголтоо хийсэн хүн тэр өөрийнхөө мэргэжлэр бахархах, амьдралын баталгаа болоод Монгол улс их орны бүтээн байгуулалтанд оролцохын болцоо боломж нээгдэж байгаа юм аа. За тэгээд би нэг зүйлийг тодруулж хэлэхэд одоо сайн гагнуурчин сайдаас илүү цалин авч байна. Би яг энийг хэлж байгааг бол манай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төгссөн, барилгын чиглэлээр төгссөн гагнуурчин, барилгачин залуучууд үнэхээр одоо цалин амьдралын баталгаа нь одоо хангамжтай боломжтой амьдарч ажиллаж байна. Тэрбээр улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн мэрэгжлийн боловсрол сургалтын 81 байгууллага 193 мэрэгжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн өдрөлийн арга хэмжээнд нийтдээ 58 мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллага оролцож байгаа дуулгаад мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллага нь суралцагчдыг дадлагад суйрлан хөгжүүлж бодит бүтээл бүтээгдэхүүнийг бий болгож байдгаараа онцлогтойг онцолсон юм. Манай сургууль одоо Монгол Улсын барилгын ууган сургууль. Энэ манай сургуулийн төгсөгчдийн ажлын байр хангагдах хангамж нэлээд өндөр байдаг. Дунджаа нэг 85 орчим хүнтэй байдаг. Жилийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь. За энэ жил хараахан бас эдийн засгийн хямралтай холбогдуулаад жоохон бага 70 орчим хүнтэй байна. Ер нь бол төгсөгчд нэлээд ажлын байр хангагдах одоо боломж магадлал өндөр байдаг. Манай сургууль бол харьцангуй өөр өсчин гоо сайхан ойдлчны мэрэгчлэр мэрэгжил эзэмшсэн мэрэгчлээ ажилтнууд бол одоо ажлын байрандаа гараад тун удахгүй өөрөө ажил олгогч болцсон явж байдаг. Ажлын байр бэлэн л гэсэн үг. 90-с дээш хувьтай. Энэ хүрээнд хуурай хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах хэрэгнийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах, залуучууд мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байрыг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой амжилтанд хүрч байгааг мөн онцгойлон дурдж байлаа. За мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагуудын үзэсгэлэнт барилга, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиглагдах, багаж, тоног төхөөрөмжөөс гадна сургалтын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тоглоом наадга, бэлэг дурсгал, хүнсний болон оюмл бүтээгдэхүүнгээд олон зүйлийг дэлгэсэн байлаа.